Миний өргөл хэдэн төгрөг байх ёстой вэ? Есүс шавнараа дуудаад үннээр би танарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. Учир нь бүгд илүүдлээсээ ихийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ амьд зуулгандаа хэрэгтэй байсан бүхнийг өглөө гэв. Марк 12-ын 43-аас 44. Бэлэвсэн эмэгтэй өргөлөө сүм даваачиж өгөхдөө тэрээр хоёр шийдвэр гаргажээ. Нэгдүгürt түүний өргөх өргөл түүний хувьд агуу их золиос мэт байх. Хоёрдугаарт тэр хэдэн хувийг өргөл болгон өргөхөө шийдсэн. Бид яаж мэдэх вэ? Бэлэвсэн эмэгтэй бусдаасаа илүү ихийг өгсөн гэж Есүс хэлсэн. Хэрв өргөлийн шалгуур нь тоо хэмжээ байсан бол тэр бусад өргөл өргөсөн хүмүүсээс илүү байх боломжгүй байсан. Учир нь Библиэд бусад хүмүүсийг хэмжээний мөнгө өргөсөн гэж бичсэн байдаг. Нөгөө тэйгүр хэрв эмэгтэйн өргөлийн шалгуур нь хувь байсан бол тэр бусдаасаа ихийг өргөсөн нь үнэн байж болох юм. Тэр өөрт байсан бүхнээ 100% өгсөн бөгөөд тэр эмэгтэйн өргөл тухайн өдөр өргөл болгон өргөсөн бусад бүх хүний өргөлийн хувьас хамаагүй өндөр байв. Эллен Уайт энэхүү түүхийн талаар тайлбарлахдаа тиймээс Есүс өргөлийн үн цэнийг дүнгээр бус харин өгсөн хувь хэмжээ болон яагаад өргөж буй шалтгаанаар нь үнэлдэг байсан гэж хүчжээ. 11-ийн хувьд Бурхан тодорхой хувийг тогтоож өгсөн. 11 гэдэг нь орлогын 10% гэсэн үг. Хандив өргөлийн хувьд Бурхан итгэгчдэд буцаан өгөх хувь хэмжээг сонгох эрхчлөлийг өгсөн. Дэд хууль 16-гийн 17-д эзэн бурхныхаа өгсөн ивэлийн хэрээр хүн бүр гарынхаа өгч чадах хэрээр үг гэснийг бид уншсан. Та гарынхаа өгч чадах хэрээр гэдэг үгийг анзаарсан уу? Бидний санхүүгийн амьдралд бурхнаас авсан ивэлийн дагуу өргөх хандив өргөлүүдийн хувь хэмжээг үе үе дахин өөрчлөгдөж болно. Нэгдүгürt хандив өргөл болон 11-ийг хувь хэмжээ тогтоож өргөх ёстой. Хоёрдугаарт бурхан 11 өргөлийн хувийг тогтоосон. Хандив өргөлийн хувь хэмжээг итгэгчид өөрөө сонгодог. 3-дугаарт 11 болон хандив өргөлийг сэтгэл хөдлөл бодлохгүйгээр өгч болохгүй. 4-дүгээрт бид 11 өргөлийн хувийг өөрчилж чадахгүй. Учир нь бурхан үүнийг аль хэдийн тогтоосон байдаг. Гэхдээ бид бурханы үйл хэрэгт өргөх өргөлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийг үргэлж эрмэлзэх ёстой. Өнөөдөр бид та бүхнийг залбирч хандив өргөлийн хувийг сонгооцоо гэж хүсэж байна. Хэрв та аль хэдийн өргөлийн хувиа тогтоогоод өргөлөө өргөж байгаа бол залбирч сонгосон хувиа хэвээр хадгалах юм уу нэмэгдүүлэхийг хичээж болно. Энэ бол өөрийгөө хамгийн сүүлд Бурхныг нэгдүгээр тавих арга замуудын нэг юм.